Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр дэлхийн хүн амын хэл, шашин, арсны ялгаа тархалтын талаар судлах болно. За аливаа үндэст нь бол дараах нийтлэг шинжээг бол агуулсан байдаг. За энд бол нийгмэл нэг нутаг дэвсгэртэй, нийтлэг нэг эдийн засгийн амьдралтай, нийтлэг нэг бичиг үсэг, за мөн одоо нийтлэг нэг одоо соёлтой болсон байдаг. За үндэсний нэг чухал шинж бол нийтлэг нэг хэл юм. За тэгвэл хэл гэдэг бол хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж одоо хоорондоо харилцахад хэрэглэдэг тохиол зангаа, дүрм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүгдэн багтаасан системийг бол хэл гэж нэрлэдэг. За хэлийг гарал үүслийн хувьд садан болгох зарчимд үндэслэн хэлийг бол ялгаж үздэг. За энд бол хэлний язгуур, хэлний бүлэг, хэлний дэд бүлэг гэсэн хэсгүүдэд хувааж үздэг. Гарал үүслийн хувьд нэг боловч хөгжлийн явцад өөр хэл болж салбарсан хэлийг бол хэлний бүлэг гэж байна. За авраал алтай гэсэн хэлний язгуур дотор бол салбар хэлний бүлэгт бол Монгол, Түрэг, Манж гэсэн одоо хэлний бүлэгт бол хуваагдсан байдаг байна. За тэгвэл энэтхэг Европ одоо хэлний язгуур бол дэлхийн одоо хамгийн том хэлний язгуур. За Гямлан нур хавар нутаглаж байсан эдэг европчууд олон мянган жилийн өмнө одоо санскрит хэлээр ярьдаг байсантай бол холбоотой. За дэлхийн хүн амын одоо 45% нь одоо энэтхэг Европ хэлний одоо язгуур хэлээр бол хоорондоо ярилцаж байна. За энэтхэг Европ хэлний одоо хэлний бүлгийн хувьд таад үзвэл Индо-Араб буюу одоо Хинди, Урду, Бенгал хэл, за Арман хэлний бүлэгт бол Испани, Итали, Франц, за Герман хэлд бол Англи, Герман, Славянд бол Орос, Украин, Беларусь, Польш, Чех, за Иран, Перс, за мөн одоо Тажик, Илүүдисик гэсэн одоо хэлний одоо бүлгүүдийн хуваагдж байна. За гэтэл одоо тухайн улс орноос хамааран одоо нэг улс хэрнээ одоо маш олон төрлийн одоо янзын хэлэн тогтох хэдэн зуун одоо ялгаар ярьдаг улс орнууд байна. За жишээлбэл одоо эдийн улсууд бол одоо 15 янзын хэлэнд тогтох хэдэн зуун аялгаар ярьж байна. За Лаос улсын 4 сая гаруй хүн бол 45 янзын хэлээр ярьдаг бол Папуа Шингэнэт бол одоо 800 гаруй хэлээр одоо хоорондоо ингэж ярилцаж ойлгоцож байна. За ингээд үзэх юм бол одоо хамгийн олон ярьдаг одоо язгуур хэл бол энд бол эдэг Европ хэлний язгуур хэл. За дараа нь бол төвд ферм, за банту, за хамид, за астронез, за мөн одоо бусад төрлийн одоо хэл бол хамгийн одоо олон хэлээр бол энд бол яригдаж байна. За тэгвэл Аз дээр тархсан одоо хэлний бүлгүүдийг бүгдээрээ сонирхож үзье. Ямар одоо хэлнүүд одоо багтдсан болоо. За Монгол улсад одоо монгол хэл, за бүгд найрамдалтад ард улсын өөр Монголын өөрт эцэс хооронд бол монгол уйгур хэл. За Кыргызстан улсад бол одоо киргиз хэл, Туркменстан улсад турк хэл, за Узбекистан улсад бол узбек хэл, Турк улсад турк хэл, за Казак улсад бол одоо казак хэл. За Оросын улбанд одоо зарим орчууд Якут хаанти одоо монгол хэлийг бол одоо хэлээр ойлгоцож ярилцаж байна. За тэгвэл хоёр өөр их хэлтэй хүн хоорондоо хинхийнх нь мэддэг 3 дахь гадаад хэлээр одоо хэл нэвтрэлцэх үзэгдлийг бол lingua franca гэж бол нэрлэдэг байна. За тэгвэл дэлхийн хэлний тархалтыг бүгдөө авч үзье. За Аз одоо тэр үед бол Хятад, Араб, Хинди зэрэг одоо хэл бол тухайн улсын одоо нэртэй албан ёсны хэл нь одоо давтж байгаа улс орнууд байна. За одоо Европт бол Англи, Испани, Португал, Герман, Орос, Африкт Араб, Франц, Португал, Англи, Хойд Америкт Англи, Франц, Испани, за Өмнөд Америкт Португал, Испани, Англи, Франц, Австрал бол англи гэсэн хэлний тархалт бол нэлээд олон хүн бол ярьж байна. За тэгвэл эндээс дэлхийд одоо хамгийн өргөн хэрэглэгддэг хэлийг харах юм бол 379 сая хүн бол одоо төрлөг хэлнэ. За 750 сая хүн бол одоо хоёр дахь хэл болгон альва хэлэндээ ашиглаж байна. За Хятад улсад бол 917 сая хүн бол одоо төрлөг хэлтэй. За 109 сая хүн бол одоо хоёр дахь хэл болгон ашиглаж байна. За Испани улсад одоо 460 сая хүн, за 74.2 сая хүн бол одоо хоёр дахь хэлээр ашиглаж байна. За ингээд тухайд хамгийн төвөөрөмж тархсан хэлүүдийг авч үзэх юм бол Хятад хэлийг гэрэлдэг одоо 33% улс байна. За үүний одоо 5 нь бол одоо албан ёсны хэлээ болгож ашиглаж байна. За Англи улс бол хэлийг бол 101 одоо улс хэрэгжилж байна. За үүнийг одоо 36 улс нь бол одоо албан ёсныхоо хэлийг болгож ашиглаж байна. За Араб хэлийг бол одоо 60 улсад хэрэглэдэг, албан ёсны хэлийг бол 21 улс одоо болгосон байна. За албан ёсны хэл гэдгээр тодорхой улсад одоо хуушлаг хэрэглэж байгаа хэлийг хэлнэ. За энэ нь бол ерөнхийдөө тухайн улсын гол үндэснийх нь хэл байдаг боловч зарим улсад одоо заримдаа бол өөр байдаг. За нэгдсэн үндэсний байгууллагын одоо албан ёсны хэл нь бол одоо Англи, Франц, Испани, Араб, Хятад, Орос гэсэн энэ 6 хэлээр бол үйл ажиллагаа явуулдаг.
За дэлхийн улс орнуудын албан ёсны хэлийг 6-аас харж хүүхдүүдэд тэмдэглэж аваарай. За тухайн улсууд ямар хэлээр ядгийг бол харуулсан байна. За албан ёсны хэл нь англи байдаг улсуудыг харуулсан байна. За энд хаана ямар улсуудад албан ёсныхоо хэл болгосныг одоо бүгдээрээ харцгаая. За энэ ногоон өнгөр тэмдэглэгдсэн улс орнууд бол албан ёсны хэл нь за англи хэл байдаг улс орнуудыг тэмдэглэсэн байна. За үүний одоо нэлээд одоо олон хүн ярьдаг улс орнуудыг нэрийн багш нь харуулж байна. За зарим улс орнуудад яагаад ингэж англи хэл төвөөрөмөлд гаргасан шалтгаан нь ерөөсөө л колоничлалтай холбоотой. За англи улсын одоо колони байсан улс орнууд бол бүгд бол яг үгээр одоо албан ёсны хэл нь бол англи хэл байгаа. За хэлийг бол дотор нь бол итгэвтэй хэл, итгэхгүй хэл гэж ангилж байна. За итгэвтэй хэл гэдэг бол өнөө хүртэл одоо хэрэглэгдэж байгаа их буюу урлагийн хэлийг бол хэлж байна. Жишээлбэл энэ бол англи хэл. За нийгмийн хөгжлийн явцад одоо хэрэглээс гарсан хэлийг бол одоо итгэхгүй хэл гэж байна. Жишээлбэл энэ бол одоо грек хэл ахна. За мөксөн хэл гэж байна. За уул мөргөө одоо алга болсон одоо хэлийг бол мөксөн хэл гэж байна. Жишээлбэл энэ бол одоо латин хэл ахна. За ингээд зарим хэлийг одоо хэдэн сая хүн хэрэглэж авахд бол зарим хэлийг одоо маш цөөхөн хэрэглэж байна. За дэлхийд дээр одоо 2-7 хоног тутамд одоо нэг хэл өгч байдаг гэсэн судалгаа гарсан байна. За дэлхийн хүн амын шашны ялгаа тархалт. За дэлхийн одоо хүн амын дунд нийлэн төгөөмөлт төрсөн одоо 3 шашин бол энд авч үзэж байна. За энд бол одоо буддын шашин, христийн шашин, за лал буюу исламын шашин байна. За энэ 3 шашин бол одоо дэлхийн хүн амын эгийг нь шүтэж байна. За христийн шашны дотор нь бол католик, протестант, үнэн алдарны шашин гэж 3 хувааж үздэг. За исламын шашин, шиитийн шашин, сүнни, харичит гэж ангилж байна. За буддын шашин бол Theravada, Mahayana, Vajrayana гэсэн одоо 3 урсгалаар бол одоо буддын шашин бол түгээн дэлгэрч байна. За дэлхийн одоо шашин шүтэж байгаа хүмүүсийн ингээ хоёр нь авч үзэх юм бол хамгийн одоо олон хүн шүтэж байгаа шашин бол Христосын шашин 33.3% нь бол шүтэж байна. За дараад нь бол одоо исламын шашин бол 21.1%, за хинди шашин 11.2%, за буддын шашин бол 12.4%, за шашин шүтдэг одоо 14% бол одоо дэлхийд дээр бол амьдарч байна. За эндээс ингээд шашны тархалтын зургийг харах юм бол Христосын шашин, за мөн одоо католик, үнэн алдартай протестант шашин хаагаар одоо түгээн дэлгэрсэнийг бол бүгд та нар зургаас харж тэмдэглэж аваарай. За христийн шашин бол манай эртний 1-р зуунд бол үүссэн. За Палестинд одоо анх бол одоо христийн шашин үүссэн. За үндэслэгч нь бол одоо Есүс, за гол судар нь бол одоо Библи. За дэлхийд дээр бол одоо 2 тэр хүмүүс шүтэж байна. За тухайн одоо шашны гол төв бол одоо Ватикан. За шашны урсгал бол католик, протестант, үнэн алдартай гэсэн одоо 3 төрлийн шашны урсгал байна. За дэлхийн хүн ам ба христэд итгэсэн зурнаас бүгдээ хүн амын хэдэн хүн одоо христийн шашин шүтэж байгааг хараарай. За ингээд үзэх юм бол Америк төв, за Европ, за Сахараас урших одоо Африк, за мөн одоо Филиппин, Малайз, Индонез зэрэг улсад одоо христийн шашин бол нэлээд олон хүн бол шүтдэг нь бол харагдаж байна. За дараад нь бол исламын шашин. За манай эртний одоо 7-р зуунд үүссэн. За арабад үүссэн гэж үздэг. Үндэслэгч нь бол одоо Мухаммед. За дэлхийд дээр бол одоо 1.6 тэрбум хүн бол исламын шашин шүтэж байна. За гол судар нь бол одоо Коран судар, Аллах. За шүтэн газар нь бол одоо Мекка, Медика. За шашны урсгал нь бол одоо сүннит, шиит гэсэн, харичит гэсэн одоо уран урсгалтай байна. За ингээд хүн амын исламын шашин шүү. Дэлхийн одоо айл хамир одоо их хүн ам шүтэж байгаа хүмүүс зургаас хараарай. За ингээд харах юм бол одоо Хойд Африк, Баруун Өмнөд Аз, тэгээ Зүүн Өмнөд Азийн улс орнууд бол одоо исламын шашин бол хэр шүтдэг нь бол харагдаж байна. За буддын шашин манай эртний өмнө 5-р зуунд үүссэн. За энэхийг за үндэслэгч нь бол одоо Сиддхарта Гаутама. За 500 сая хүн бол одоо буддын шашныг шүтэж байна. За гол судар нь бол Ганжуур, Данжуур. За тухайн шашны одоо шүтэн газар бол Ахас Сутай гүмбэн. За шашны урсгалыг бол их хөлгөн, за баг хөлгөн, шарын шашин гэж бол үзэж байна.
За дэлхийн хуваамын одоо будын шишин шүтж байгаа хүмүүс бол ерөнхийдөө бол за Зүүн Аз, Зүүн Өмнөд Азийн улс орнууд бол одоо будын шишин бол хүмүүс их шүтжээ. За ялангуяа одоо энд бол Тайланд, Камбоч зэрэг улсууд бол будын шишин шүтж байгаа хүмүүсийн тоо бол нэлээд одоо өндөр байгааг бол харж болж байна. За ингээд шашны тархалтыг аваад үзэх юм бол нийт одоо хүн амыг бол 6.5% одоо будын шишин, за 30% нь одоо христийн шишин, за 24% нь одоо исламын шишин бол ерөнхийдөө бол шүтлэж байна. За шашин шүтлийн гидийн төлөвийг бүгдээр ингээд ажиглаад харъя. За христийн шишин бол 2010 онд бол одоо 31.4%. За тэгтэл 2050 онд бол хэврэл байна 31.4%. Тэгтэл одоо исламын шишин шүтгчдийн тоо 10 онд одоо 23.2 байснаа 50 онд одоо бараг 29.7% баг христийн шишинт энэ зэрэгцээд ингэж хүн ам олоор шүтэж ихсэн нь юутай холбоотой гэдгүүдэд та нараас бодоод үзээрэй. За яагаад исламын шашин шүтдэг хүмүүсийн одоо тоо ихсэх хандлагатай байна вэ? За яагаад гэвэл энэ хүү шашныг одоо шүтэж байгаа улс орнуудад хүн амын ердөөсөлд бол нэлээд одоо их байдагтай холбоотой. За ер нь бол одоо Коран судалт бол нэг айлыг бол одоо 6 хүүхэдтэй байхыг бол ер нь номлодог. За 6-гийн тоо бол одоо хүн амын одоо хамгийн одоо урд үсэх тийм ээ хүн амын нөхөн үржихэд хамгийн өсөлтийнх нь урд бол одоо 6 байхад бол хамгийн урдын явдаг гэж учраас бол 6 хүүхэдтэй байхыг бол одоо Коран судалтаар номлодог байх нь. За ингээд арьсны ялгааг танилцуулъя. За дэлхийн хүн амыг арьсных нь одоо харагдаж байгаа шинжээр нь бол Европ төрхийн цагаан арьстан, за Монгол төрхийн шар арьстан, за Нигер төрхийн хар арьстан гэж ингэж ангилж авч үзчихэ. За ингээд дэлхийн хүн амын одоо шилжилт хөдөлгөөн, за мөн одоо хотчрол сүрэн газрын өргөсөж байгаа холбоотойгоор бол одоо засрын буюу холимог одоо арьснууд бол олноор бий болж байна. За энд бол Европ төрхийн цагаан арьстан, за мөн одоо энэ Монгол төрхийн шар арьсны дундаас гарсан одоо холимог арьстан бол бид нар метис гэж нэрлэжээ. За Монгол төрхийн одоо шар арьстан, за Нигер төрхийн одоо хар арьснаас гарсан одоо холимог арьстан бол бид нар самбо гэж нэрлэдэг. Европ төрхийн цагаан арьстан буюу за хар төрхийн Нигер одоо арьснаас гарсан одоо холимог арьстан бол мулат гэж нэрлэж байна. За дэлхийн хүн амын арьсны таталтыг өгдөрөө газрын зургаас харъя. За Европ төрхийн одоо хүн амтай улс нутгууд бол Европ, Хойд Америк, за Өмнөд Аз, Баруун Өмнөд Аз, Хойд Африк, за Өмнөд Америк, Австрал, Хойд Аз, Сибирь, Аст орнуудын бүс нутгууд багтж байна. За Монгол төрхийн одоо шар арьстай хүн ам бол Зүүн Аз, за Төв Аз, Хойд Аз, Америк тивд бол тагсан байна. За халуун бүсийн Африк тивд бол нэг төрхийн арьстай одоо хүн ам тагсан байна. За Австралийн уус өвчтөд бол байлж ирсэнтэй адилхан өрмөс бүр олон аймагуд нь одоо ялгаатай хил зам цаашил ёс жигтэй байдгаараа бас ялгаатай. За Этиоп, Судан, Индонез, Филиппин, Өмнөд Эдиктэй хогийн хүн амын бол одоо холимог шилжтэй арьсны хэлбэр багтдаг. За шар ба цагаан арьсны савсрын холимог арьсан бол Хойд Европ, Урал, Баруун Сибирь, Төв Азийн хүн амын дунд бол өргөн тахсан байна. За ингээд эсгийн ерөнхий шалгалтанд ирж байсан одоо тухайн хичээлийн агуулгатай оролцоо даалгаврыг ажиллаж үзье. За нэгэн Бразил улсын албан ёсны хэлний протокол байдаг нь ямар учиртай вэ гэсэн. За протокол улсын хэл дэлхийн улсуудад төдийлөн тахаагүй. За Бразил нь протоколын колон орн байсан учраас Бразилчууд протокол хэл сонирхон судалдаг. За протокол улсаас Бразил их хэмжээний тусламж илгээдэг гэсэн. За ингээд аваад үзэх юм бол зөв хариулт бол Бразил бол одоо протоколын колон орн байсан учраас л албан ёсны хэл нь протокол хэл байна. За хоёрт нь Монгол төрхийн арьсны зөвлөлт тагсан нутаг нь аль вэ гэж Аляск, Зүүн Аз, Хойд Аз. За Өмнөд Аз, Баруун Аз, Австрал, Европ, Хойд Аз, Австрал, за Латин Америк, Өмнөд Европ, Баруун Аз. За ингээд зөв хариулт бол Аляск, Зүүн Аз, Хойд Аз. За дараагийн даалгаврыг ажиглая. Зөв хариултыг сонгож өгүүлбэрийг гүйцээгээрэй. Филиппинд католик шашин дэлгэрсэн нь юутай холбоотой вэ? Испаний колони байсантай холбоотой, Филиппиний газар зүйн байралтай холбоотой, за Испаний газар зүйн байралтай холбоотой католик шашин бол Азийн цомилго шашин байна. За тухайн даалгаврыг хийж гүйцэтгэхэд бол багшны зургийг хавсгасан байна. За энд бол тухайн улс орнуудын одоо бус нутагт ямар улсын одоо колони байсныг бол
тэмдэглэж харуулсан байгаа. За мэдээч энэ бол одоо Испани одоо колон байсантай холбоотойгоор за католик шашин бол ихээр дэлгэрсэн байх нэ. За ингээд гिचэлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Амжилт хүсье.